За энэ яг манай Орос намаас сонгогдсон гишүүдээс бас ажил хэрэгч шудраг бас хэдэн гишүүд байгаа. За тэдний нэг нь бол ялчгүй одоо манай Баярмаа байна. За Бүрэгдүрж байна, Гамбат байна. Гишүүд бий. Тэг яг өнөөдрийн бидний татврын хуулийг оролдох нь бол энэ шудраг хуваарлтын талаар асуудал байхгүй юу? Тэг үндсэндээ бол 2 жил улсын хурал дээр бол ажлын хэсэг гараад ажиллаа. Тэг өнөөдрийн хуулбараа засгийн гараас өргөн барьсан одоо татврын багц хууль дээр хувийн орлогын татврыг бол шаталтай байх нь зөв. За одоо 792 мянган төгрөг хүртэл орлого дээр 0% гэдээ ороод ирж байгаа. Тэгээ би яг хоёр асуудал байгаа юм. Одоо яг 1%-ийг тэгээ цалинтай адилт орлого дээр 1% бай. За бусад бизнесийн үйл ажиллагаан дээр одоо хувийн орлогын дээр 1% бай гэхээр хоёр асуудал байгаад байгаа. Нэг нь юу гэхээр улс орон болохоор яах ёстой вэ гэхээр аж ахуй нэгжүүдийг дэмжих. За тэр нь бол эргээгээд нөгөө нийгэмд үзүүлдэг нөлөөллүүд нь их өндөр байдیں۔ Одоо шил ажлын байр бий болох шин техник технологи авчрах те. Энэ чинь ингээ хувь өнрөө шилжүүлчихээр хувийн орлогын дээр 1% гээд эрс бууруулчихаар яах вэ гэхээр аж ахуй нэгж хэлбэрээр бизнес үйл ажиллагаа явахаа болно гэсэн үг. Бизнесийн үйл ажиллагаа явахаа болно гэсэн үг. За одоо жишээлбэл одоо Улаанбаатар хотод ингээ томоохон хотхон барьж байгаа эсвэл уулуурхаа эрхэлж байгаа хүмүүс яах вэ гэхээр одоо иргэнээрээ одоо бизнесээ хийдэг болно гэсэн үг. За энэ нэгдүгээр асуудал. За энэ бол ингээ шин техник технологи нөгөө нийгмийн асуудал, ажлын байр гэдэг асуудлууд маань ингээд нэлээд сонир болно гэсэн үг тийм. За хоёр дахь асуудал нь юу гарч иж байна гэхээр бизнесээс олж байгаа орлогоос бямцгтаргаа би үгээ хэлчих. Та яг нөгөө хариулах хүнтэй очиод саад болоод. Тэгэхээр нөгөө бизнестэй холбоотойгоор нөгөө хувийн орлогын төр бууруулчихаар татвараас зайлсхийх асуудлууд их үүснэ. Энэ бол ингээ хоёр том асуудал. Нэг ёсондоо компаниараа хийхэ болно. Тийм ээ? Тэг яг хөөр нөгөө хувийнээр хийгээд эхэлнэ гэсэн. За зөвхөн ингээ цалингаас тэгвэл 1% авдаг болёо гэд бодоод үзэхэд яг хөөр бизнес эзэмшигч нар яг хөөр өөрсөн дээр ноогдол ашигаа цалин хэлбэрээр аваад эхэлнэ гэсэн. Цалин хэлбэрээр. Тэгэхээр эн чинь нөгөө хувийн орлогын дотор бид нар 1% болох гэдэг боловч энэ цаашдаа татврын систем бүгд нь эвдэнэ. Тэгээ би энэ дээр ингээд нэг хоёр хүнээс асуулт асуух юм. Нэгдүгээр асуулт болохоор би энэ цогторонгоос асуулт асуух юм. Чимэц хөрөнгөөс асууж юм. Тэгээ миний энэ эргэлзэж байгаа энэ эргэлзээ одоо энэ юу зөв үү буруу юу? Яагаад гэхээр би одоо маш олон оронд энэ татврын хуулиудыг судалсан. Олон орны татврын хуулийг судалсан. Тэгээ хувь үн дээр ингээд шатал байх нь зөв юм байна. Тэр яриад байгаа дундаж орлоготой иргэдийг болохоор шатлаар нь тэглэе. Тэрнээс дээш нь тодорхой хэмжээнд татвартай бай. Тэр нь аж ахуй нэгжийн орлогын дотор ингээд уйлдаж явахгүй бол татвараас зайлсхийх нөгөө хөрөнгө мөнгө чинь угаасаа татвар төлөгч болгон бидрээс илүү ухаантай. Татвараас яаж зайлсхүү гэдгийг хамгийн түрүүнд хийнэ. Тэгэхээр энийг бол ингээд нэг эргэлзээ нь бол энэ байгаад байгаа юм а. Тэгээ би чимэц хөрөнгөөс нэгдүгээр баталгаажуулж асуумаар байна. Хоёр дахь асуултыг болохоор би Баярмаа гишүүнээс асуух гэдэг. Баярмаа гишүүн болон бусад одоо яг энэ санаачилж байгаа гишүүдээс юу гэж асууж гуйх гэдэг нь гэхэрс мөрөө бас энэ санаачлаад ороод ирсэн энэ хуулийг бас дэмжмээр байгаа байхгүй юу? Гэтэл ингээд засгийн газраас яг энэ хувийн орлогын татвартай холбоотой бас татврын багц хууль өргөн барьсан байна. Тэн дээр бол ингээд шатал ороод ирсэн байна. Шатал нь 792 мянгаар ингээд шатал хийсэн байна. Тэгэхээр тэрийг нь одоо магадгүй шатлын одоо юу гэдэг нь тэр 792 мянга нэмэгдүүлэгч байт юм уу те? Иймэрхүү байдлаар конструктив байдлаар мөрөө ингээд хамтраад яваад явах те хамтраад хилцүүлээд явах ингээд шаталтай болох те энэ асуудлуудыг одоо шиг Баярмаа гишүүн дэмжиж байгаа эсэхийг тодруулчмаар. Гай гишүүн асуултанд хариулъя. Сангийн яам дотрын бодлого зарчим үзүүрөө. За тэгэхээр хувийн орлогын татвар дээр орлогын тэгш бус байдлыг бол бууруулдаг гол одоо механизм тийм аргачлал бол энэ шаталсан татварыг бол боловсронгуйлгах гэж одоо таны хэлж байгаатай бол санал нэг байна. Бид нар энийг хуулийн хилцүүлгийн шатанд мөн одоо таавс ажлын хэсгээ хасаад гадаад дотоодын бус орнуудын жишээн дээр ч гэсэн ингээд аваад үзэхэд бол энийг бол авч хэлж байгаа. Тэгэхээр ер нь бол манай орны хувьд 1990 оноос шинэ татврыг бий болсноос хойш бол
энэ шатлсан татврын тогтолцоотой байсан. Тэгээд шатлсан татврын хувь хэмжээ маань бол 1.10, 25, 45 хүртэл ингээд хувийн цалингаас нь авдаг ийм системтэй байжгаад 4.10-ийн одоо энэ зарчим горим руу ороод одоо буцаад 22 оноос ахуулаад бид нар шатлсан татврынхаа энэ тогтолцоонд бол оруулсан. За саяны бид засгийн газраас татврын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж байгаатай холбоотой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор бол за өнөөдрийн энэ оны хэмжээнд байгаа гэсэн өөрөөр хөдөлмөрийн эрхлэлтийн доод хэмжээ тэнцэх хэмжээнд бол 100% хувийн орлого албан татврын хөнгөлөлт үзүүлье гэсэн энэ шатлыг одоо бас оруулж байгаатай оруулж ирсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол зарчим агуулгын хувьд бол таны тайлбарлаж байгаатай бол санал нэг байна. За шатлсан тогтолцоо бол одоо ажиллаж байгаа тий 120 сая хүртэлх жилийн цалингийн орлоготой хүмүүсээс 10, 120-с дээш бол 15, 180-с дээш бол 20 гэдэг. За тэгэхээр өнөөдрийн одоо энэ статистикийн дүнгээр бол сарын 10 саяас дээш цалинтай иргэн бол Монголд 3192 байна. За 180-с дээш бол 3158 байна. Тэгэхдээ энэ нь давхарцсан тоо гэж байна. Давхарцсан тоо гэдэг чинь одоо жишээлбэл сард 10 саяас дээш төгрөгтэй цалинтай иргэн бол давхарцсан тоо гэдэг нь 3000 орчим байх магадaltaй гэсэн үг. Тэгэхээр уртаашаа 3000 хүн л сарын 10 саяас дээш цалинтай байна гэсэн үг. За тэгээд цалин төлж татвар төлж байгаа иргэд 1 сая орчим гэдэг тоо энэ статистикаар яваад байна те. Тэгэхээр энэ иргэд чинь бүхэлдээ сая иргэн бол 10 саяас доош татвартай буюу. За би яг ингээд дахиад танаас тодруулж асууя. Яагаад ингэж юм гэхээр энэ бол татрын систем бүхэл нь эвднэ. Татраас зайлс хийдэг болно. Ямар ч одоо бизнесмен компаниур биш хувь хүнээрээ бизнес хийдэг болно. Том хотхнууд, том уулуурхаа, том үйлдвэрүүд хувь хүнээр хийгдэж эхэлнэ. За зөвхөн цалингаас нэг үе авлаа гэж бодоход ноогдол ашгаа болон бусад бүх орлогоо цалингаараа авдаг болно. Энэ бол гадаад байдаг жишээ. Тэгэхээр тийм учраас энэ заавалжгүй шатлалтай байх хэрэгтэй байд юм аа. Тэгжиж бас энэ хууль маань ер нь зөв болно гэсэн үг. Тэгээ тийм учраас би одоо таныг ингэ дэмжмээр байна. Тэгээ би юу тодруулаад байна гэхээр шатлалтай байхыг та дэмжих үү? Тэ? Шатлалтай байх нь олон улсын практик юм аа. Энэ чинь олон удаа дуршигдаад үзсэн. Татвараас ингээд зайлс хийхгүй байх, эдийн засгаа эвдэхгүй байх, татврын тогтолцоогоо эвдэхгүй байх. Энэ тогтолцоо нь өөр юм. Тэгээ энийг та дэмжих үү, дэмжихгүй гэдэг л асуултан дээр хариулт авч. Дэлхийн одоо улсуудад хийсэн бас судалгаа байна л да. Энэ яг нөгөө flat буюу те одоо тогтмол татвар прогрессив буюу таны хэлж байгаа шатлсан. Сайн муу давуу ба сул талтай гэдэг энэ судалгаа байна. Тэгээ шатлалтай байсны муу юм байна, сайн юм байна. Шатлалгүй байсны муу юм байна, сайн юм байна. Тэгэхээр мэдээж одоо эн чин яриа хэлцээ хийж болно. Хамгийн гол миний одоо санаа зовж байгаа энэ асуудал нь юу гэвэл энэ дундаж анги байгаад байгаа юм л да. Энэ сая иргэн чин дундаж анги байгаад байна. Энэ дундаж ангийнхаа татврын ачааллыг л бууруулъя гэж байгаа юм. Тэгэхээр магадгүй тэр нэг одоо 3 юм уу 4 юм уу 5,000 иргэн ч юм уу эсвэл нэмээд одоо таны санаа зовж байгаачлан тий одоо бусад одоо энэ бизнесмэнүүд ингээд орлогоо цалингаар аваад байна гэдэг ийм зовнил байгаа бол энийг бас одоо ажлын хэсэг магадгүй тий байгуулагдаад ажиллах юм бол энэ дээр бол бас ярьж болно. Маш сайн судалгаа гаргаж болно. Тэгээ шатлалтай байх юм бол гол тэр 10 саяас доош татвар төлж байгаа 1 сая иргэн дээрээ 1% байлгаад за тэрнээс дээш